Цуурын уламжилт урын сангийн тухай онцлж ярих гэж санаж байна. Цуурчин байна гэдэг бол зүгээр цуурын авиа хэсгийг жирийн дуургаад сурахыг хэлж байгаа юм биш. Тэр цуурын үн ертнээс өнөө хүртэл уламжилсэрсэн тэр аяцуудыг эзэмших хэрэгтэй болж байна. Энд бол манай урайхаачуудын энд ялангуяа манай урайхан алдарч байгаа. Наран цогтгойн дээр улмаасаа үйлж ирсэн 40 гаруй аяз өнөө хүртэл уламжлагдж ирсэн. Түүний гадна манай Казах үндэстний Сибисгай хөгжмөд тоглодог бас аяцууд бас уламжлагдж үлдсэн байна. Энэ баялаг урын санг эзэмшиж байж бидний цуураа хүн төрлөختний өмнө түүхийн өмнө цуурынхаа үед хамгаалж үлдэж байгаа. Ийм амжилтын жишээ болж үлдэх ёстой. Цуур хөгжим хүн төрлөختний яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бит ус үеийн жагсаалтанд орсон ийм эрхэм үг байгаа шүү. За ингээд цуурын уламжилт урын сан бол нэг дөрвөн бүлэг ийм сэдв агуулгатай гэж хэлж болох юм аа. Энэ Алтайн улс хууль цуур бол амин холбоотой гэж үзэж байна. Цуурын урын санд бол хамгийн түгээмэл байдаг нэг тийм сэдв бол энэ уул усны цуурай чимээ энэ байгальтай хандсан харьцсан ийм аяцууд байдаг. Цуурын хамгийн тэргуунд цуурчин тоглодог эрхэм манайхны ярьдаг хуурын магна гэж яддаг шиг цуурын магна энэ юу байдаг вэ? Алтай магтаал ийм голын ус гэж байдаг. Түүнээс гадна хангай магтаал гэдэг ая бай. Уул усны цуурай гэдэг ая бай. Гэх мэтлэн ийм аяцууд бол их хүндтэй тооцогддог юм байна. Цуурын уламжилт урын сангийн дараагийн нэг бүлэг хэсэг нь бол энэ мал амтны айл ааш алхаа хэсгийг төсөлсөн ийм аяз байдаг. Эндээ бол зэрлэг байгальтай тэр байгалийн ан амтныг дуурайсан жороо баагаа гэдэг юм, жороо мазаалаа гэдэг юм, хар хурын дуудлага гэх мэт. Тэгээд тэр байгалийн сайхан амттыг тэр төсөлсөн тийм аязууд бий. Нөгөөх нь бол нөгөө хүний өөрийн үдээжсэн тэр мал ялангуяа агт мордынхаа тэр зан айлыг алхаа хэсгийг төслөгтэй харамгатай. Хурдан жараа мордын тухай олон цовруул аяз. Энд зүс зүсээр нь явдал гисгээр нь зарим нь алхаатай, зарим нь жороо, зарим нь хатраатай. Бүр өрөөлтөй хүртэл тэр морины явдлын хэмнэлийг янз янзын баялаг ийм төсөлтэй уламжилж авч үлдсэн байдаг юм аа. Цуурын уламжилт аязын дараагийн бас нэг сэдв бол ахуй амьдралын сэдвтэй. Энэ нь юу гэвэл хүмүүсийн өөрснийх нь орчинд байгаа хүмүүсийн зан ааштай холбоотой. Жишээлх юм бол сагс залуу гэдэг юм уу. Эсвэл эрэгтэй хүний явдал, эрэгтэй эмэгтэй хүний явдал. Нэг өрөх ам бүлгийн дотор байгаа гишүүдийнх нь бүгдийнх нь алхаа ааш сан гэж хийсэн байх чинь. Эсвэл нялх батсан үрээ аргадсан, өхөөрцсөн, саатуулсан ийм бөмбөлтэй хүн гэж жишээ ийм ая байх чинь. Ийм олон талтай байдаг юм аа. Тэгээд энэ баялаг урын сан төвс эзэмсчээ. Бид нэр энэ өвөө бүрэн төгс авч үлдэх ёстой юм аа. Ингээд та бүхнийг энэ цуурын урын сангийн баялаг сангаас суралцаж амжилт гаргахыг хүсэн ирэж байна.